Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1-ийн 6 дахь заалт 25 дугаар зүйлийн 25-ийн 6 дахь хэсэг Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ийн 1 дахь хэсэг заасныг тус үндэслэн байнгын хорооны даргаыг сонгох тухай асуудлыг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 4-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гаргасныг та бүхэн танилцуулж байна. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд улсын их хурлын гишүүн П. Наранбаяр Монгол улсын их хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримтлан байнгын хорооны даргад улсын их хурлын гишүүн Пүрүжавын ган зоригийг нэр дэвшүүлж хэлэлцүүллээ. Пүрүжавын ган зориг нь 1984 онд төрсэн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг 1991-ээс 2001 онд Хөвсгөл аймгийн 10 жилийн дунд сургууль, 2001-ээс 2005 онд Монгол Улсын их сургуулийн математик компьютерийн сургуулийг тус төгссөн математикч мэргэжилтэй. 2005-аас 2008 онд номын даатгал компанид эрсдлийн шинжээч, актуарч, 2008-аас 2011 онд тус компани гүйцэтгэгч захирал, 2010-аас 2013 онд Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч, 2018 оноос үндэсний стратегийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-аас 2020 онд Их Эрийн холдинг компанид төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2020-оос 2024 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, мөн онд хаан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, бүлгийн дарга, 2015 оноос хүн намын удирдах зөвлөлийн гишүүн, 2016-аас 2020 онд хүн намын хариуцлагын ерөнхий хорооны дарга, 2021-ээс 2026 онд хүн намын ерөнхий нарийн бичгийн дарга, 2024 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, 2025 оноос улсын их хурл дахь хүн намын зөвлөлийн даргаар тус ажиллаж байна. Байнгын хорооны хуралдааны үеэр улсын их хурлын гишүүн Эрдэнэбат нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын улсын төсөв, цалингийн асуудлаар хамгийн түрүүнд юу хийх талаар болон хүн намын гишүүний хувьд ямар бодлого баримталж ажиллах чиглэл тус намаас өгсөн талаар асуулт асууж хариулт авав. Улсын их хурлын гишүүн Зулбахаар зохих түвшний улс төрийн ажлын болоод орон нутагт ажиллаж байсан туршлагатай бодлогын тодорхой санал шийдэл гаргадаг гишүүн тул байнгын хорооны даргаар ажиллахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байнгын хорооноос боловсролыг дэмжих жилийн хүрээнд засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг баталсан бөгөөд хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг 2027 оны улсын төсвийн санал боловсруулахаас өмнө буюу 5 дугаар сард багтаан сонсох. Түүнчлэн боловсрол шинжилгээ ухааны дэд хорооны гишүүд чуулганы завсарлагын хугацаанд шинжилгээ ухааны байгууллагуудаар очиж ажиллан санал зөвлөмж гаргасныг байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарах талаар үг хэлв. Улсын их хурлын гишүүн Бадархын найдлаа байнгын хорооны эрхлэх асуудал болох боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, соёлын салбар бол хүний төлөө ажилладаг салбар тул хүний хөгжил гэж нэрлсэн маш оновчтой зөв зарчим байсан. Энэхүү салбар хоорондын уялдааг ханган ажиллахад байнгын хорооны үүрэг чухал бөгөөд зөвхөн салбарын төлөө биш, хүний хөгжлийг тодорхойлдог эдгээр салбарыг цогцоор нь харж ажиллах талаар байнгын хорооны даргаар ажиллаж явах хугацаанд эрүүл мэндийн даатгалын шинжилгээний асуудалд анхаарал хандуулж ажиллахын зэрэгцээ, хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон улсын хурлын шийдвэрийн биелэлтийн асуудал санаачлаг гарган ажлын хэсэг байгуулж үр дүнтэй ажилласан. Байнгын хороо бол парламентын мэргэжсэн гол бүтэц хүчтэй цэг бөгөөд байнгын хорооны үйл ажиллагаа сайн байвал төрийн бодлого сайн байх учраас гишүүд өөрсдийн итгэл үнэмшил мэргэжсэн чиглэлээрээ санаачлагтай ажиллаж зохих газарт нь нэгдэн аль болох сэдэв дагцлгүй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах талаар үг хэлсэн болно. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргад улсын их хурлын гишүүн Пүрүжавын ган зоригийг нэр дэвшүүлсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 94.1% саналаар дэмжсэн. Улсын их хурлын эрхэм гишүүдээ байнгын хорооны даргаыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.